Харин нэвтрүүлгийнхээ төгсгөлд та бүхэнд эх орончдын өдөрт зориулсан барилдаанаас төвлөрсөн шилдэг 10 барилдааныг хүргэж байна. 10 дугаар байр. Анар мөнх чулуун. Доржин анарын алдарт баруун тохоо. Эх орончдын өдрийн барилдааны хамгийн төгс мэх байж ч магадгүй юм. Монстагаа идэвхсэн байна уу гэсэн баа бакрачд. 9 дугаар байр. Батүлзий, Дүгэл дорж. Өнгөрсөн жилийн сар шинийн төрөв бүх Батүлзий, дөрвийн давааны онолтод энэ цаг үеийн цорын ганц цэргийн харцаг Дүгэл доржтой таарч барилдлаа. Цэргийн харцаг нь дагаж мордонд авч дараагийн даваанд Мөнхбаатартай тунсан билээ. 8 дугаар байр. Бэгд сүрэн, сайхан жаргал. Бүтээр бэлтгэн сайн байгаа. Орж илүүдээс илүү сайн байгаа да сайхан. 7 дугаар байр. Оюун болд, Өсөх баяр. Улсын залуу арслан, аймгийн залуу арслан амлаа авлаа. Залуу арслан энэ удирлыг сайхан эхлүүлсэн ч хэд хэдэн барилдаан дараалан 4-өөс дээш гарч чадсангүй. Оюун мотор ороод авч байна. Тийм цаашдаа энэ хөлч олон барилдах бах та. Нас оролцоо штэ энэ чинь 4-5 насны дөрөв байж штэ тийм. 6 дугаар байр. Сумын аваад Пүрэв гард. Орооцолдсон сонин хувилбар гарлаа. Хэдэн жилийн өмнө Пүрэв гард л өөрөө иймэрхүү барилдаан харуулдаг байсан. Харин бэлтгэл сэтгэл зүй барилдаан бүх юм жигдэрч байгаа гэдгээ булганы сумын аваад харуулж урамтай даваад авч чадсан юм. Барилдаа үнэн сайхан барилдаан боллоо доо. Дөрөв дахин 5 дугаар байр. Сэрэг, Сумын аваад. Сэрэг начингийн элдвтэй барилдаан. 5-ын даваанд 3-аас амлаж цаана нь Мөнхбаатар Дүгэл доржтой тунж барилдсан юм. Баян өлгийн барилдаанч начин харцагдаад баруун талдаа мордох гэж хуураад зүүн талдаа бусгаад хайсан барилдааныг манай телевиз онцлож байна. форм готлон гоё орсоо. 4 дугаар байр. Хангай, Инкбат. Үзүр төрөний барилдаан. Бас л оргихийн хангай. 2018-аас 19 оны улиралд 3 дахь төрүүгээ харцаг баруун давхар ачих мэхээр авлаа. Инкбат начин ч баргийн хүний мэхэнд ингэж ноёлуулгүй бөгтөө. Гарна. За тэр чигтэн дөрөөд алгалаа улсын харцаг хангай давж улсын начин Инкбат ундаа. За ийхүү эх орончдын өдөр Дугаар байр. Хангай, Даваа очир. Сар шинийн барилдааны дүүлэн 4 онолтод таарч байсан бол харцаг энэ удаад 3 дээр авчихлаа. Харцаг тактикийн барилдаан хийж сар шинийхтэй ижил барилдааны эхлэл тавуулсан байж магадгүй юм а. Дагуулаа мошигцэн дээр татчлаа л да тий. Монгол 2 дугаар байр. Батсуур, Хангай. Аврах харцагтай өмнө нь 2 удаа тэргүүн байр булаалдж байв. Зөвхөн энэ удирлын хувьд шүү дээ. Харин аврах 7-гийн даваанд гойд чанга ам авч байгаа харцагыг өөрийг нь амлсан билээ. Харцаг дархан баруун мордох мэхээр аврагыг энэ удиралд 3 дахь өвдөг шороод болов. Хангай харцаг Батсуур аврагыг давсан өдөр бүртээ төрүүлж байгаа юм а. Дагуул чөмөр хямд болоод орсонгүй дээ. мордлоо хөмөрсөн даасан ба. Тэргүүн байр. Хангай, Анар. Энэ өдрийн Хангай харцгийн ам үнэхээр чанга байлаа. 5-ын даваанд өнөө жилийн бас нэгэн тодод Анар начин амлаж, баруун талдаа мордож түрэн давсан юм. Хариулт мэх сайтай начинд ямар ч боломж олголгүй дайрчихсан юм да. Улсын харцаг Хангай давж улсын начин Анар ундаа. Үзэгч та бүхэн барилдаан бүрээс төвлөрсөн шилдэг арвуудыг SPS телевизийн Facebook хуудасаас хүлээн авч үзэх боломжтой. Үндэсний бүхийн 50 нэвтрүүлгийн 9 дахь дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа баяр таа.